За тун сонирхолтой нэгэн мэдээг баталгаатай их сурвалжаас нь олж авлаа. 60 тэрбумын багийн дараачийн нүүдэл буюу Меягомбын инхултын багийнхан Эрдэнэт Сандуу хоёроор туг тагсан болж жүжиглээд нэг ёсондоо Мие инхул дангаараа Монгол улсын их хурлын дарга, ерөнхий сайд, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалыг бөөгнүүлэн хаших төлөвлөгөө боловсруулан хор юугаа найруулж яваа юм гинэ. Үүнийхээ тул тэрээр ерөнхий сайдын хинтид хаян хэрваг ёс төдий суулгана. Хаян хэрван мэдээж цагдаагийн ерөнхий газрынхаа даргыг томилно. Тэр нь хингэж өмнө нь цагдаагийн ерөнхий газрын даргын албыг хашиж байсан өдгөө хууль сахиулахын их сургуулийн захирал Баатарж ав. Чухам яагаад Баатарж ав гэж? Хамгийн нэгдүгээр тэрээр Меягомбын инхултын хайртай хүн хацраагч үнсүүлдэг дотны танхид албатна. Монгол ирчүүд гар барин мэндэлдэг бол 60 тэрбумын багийнхан Мие инхултын албатууд хацар нүр хамар нармайгаа тулган үнсэлцэж мэндэлдэг нь тэдний холбоо хэр их бат бөх болохыг харуулж байгаа юм. За ийм хүн цагдаагийн ерөнхий газарт яригдж байгаа юм байна. Хоёрдугаар Хурандаа Баатарж одоо ерөнхий сайдад яригдж буй хаян хэрвээ хоёр бол олон жил хамт өнгөрсөн нэг тэрэгний дугуй нэгэн биений хоёр тал шиг найзууд гин. Бяцхан түүхс өхий. Анхлан хаян хэрвэг Дархан хотын санхүүгийн хэлтсэд ажиллаж байх тэр цаг үед Дархны эрүүгийн цагдаагийн хэлтсэд Баатарж залуухан байцаагчаар ажиллаж байж. Мань хаян хэрвэгийн өдүүлсэн манархсан хэрэг бол Дархан хотоор тогтохгүй дэрэгдэх хонгорын сангийн аж ахуйгаар дүүрэн гинэ. Анд явж байхдаа буу алдаж дотны найзынхаа хөлийг тас буудаж тахир дотор болгосон авч ялгаа өнгөрчээ. Ер нь хаян хэрвээ өгсөөд ирэхээр дагаад Баатарж ч бас өгсөөд байж. Хаян хэрвээ пактлах тусан Баатаржийн албан тушаал цол хэрэг нэмэгдээд актемд яваад байдаг нэг тийм сонин хамааралтай байдаг юм гинэ. Түүгээрч үл барам Дархны засаг даргаар ажиллаж байх үедээ алт угааснаас нь олж хонгор сум тэр аяараа хорцсон хэрэг мандсныг тухайн үед Монголд аяараа мэдсэн. Гэвч засаг дарга хаян хэрвээ ялгүй өнгөрч тэр хэрэг хөдөлмөрийн Баатар угшилтай ах トゥ Батбаяр Баттулга нар дээр тохогдож нэгэн сайхан айл гэр бүлээрээ сүрсэн хэрэг гарсан юм байна. Харин засаг дарга хаян хэрвээ уснаас хуурай гарч улмаар улсын хурлын гишүүн болсон. Тэр үдшээр хаян хэрвээ хөлөө тас буудуулсан найзынхын үдшээр Дархны цагдаагийн газарт мөнөөхөн Баатарж ажиллаж цол хэрэгм нэмсээр л байжээ. Удалгүй бүр цоорч хаян хэрвээ ноёнтон хонгор сумыг холойрхон улсын хурлын гишүүн болсон. За ийм л хамаарлаар явж буй эрхэм өдгөө цагдаагийн ерөнхий газрын дарга болох яриа явагдаж байгаа юм байна. За ингээд л өнөөдрийн улсын хурлын дарга 60 тэрбумын багийн ахлагч Меягомбын инхулд ерөнхий сайд болон цагдаагийн ерөнхий газрын даргыг өмнөөс өгтгөөд авна гэсэн үг. Тэгвэл яаж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг захих вэ? 60 тэрбумын уураг тарих болсон сандууга огцруулсан болж шудраг дүр эсгэж аваад сандуугийнхаа оронд одоо Багнуур дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд байгаа сандаг очир гэх хүнийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилуулах юм байна. Эндээс юу харагдаж байна вэ? Чонын хэц цадсан хэдиж хонь бүрэн бүтэн. Сандуу Эрдэнэт хоёр өөрчлөгдөх хэдиж 60 тэрбумын баг хэвээрээ сүргийн ахлагч инхулд цатгалан хэвээрээ үлтгэн. Төлөвлөгөө бол нэг иймэрхүү. Нэмэгдхүүний байр солигдовч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Сандуу Эрдэнэтээр унаж харагдавч 60 тэрбумын баг тэр хэвээрээ харин ч эсрэгээрээ улам илүү дуулууртай, улам илүү хор хөнөөлтэй баг бүрдгэжээ. Нэвтрүүлгийн ихэнд дурдсанчлан Мие инхулд цатгалан үлдэхээр үл барам улам илүү зантайж улсын их хурлын дарга, ерөнхий сайд, цагдаагийн ерөнхий газрын дарга, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг нэгэн гар төвлөрүүлэх зохиол ингэж бичигдсэн байна. Ямар өвдөө таймна манан бүлэглэлийн сүүлчийн цайз 60 тэрбумын шижгэнсэн баг тамирч зүсээ оргон хувцас солисоор эргэн задрахаар бэлдэж байна энэ аж ахуй.